Энэ дэлхийн ертөнцийн байгаа хүн төрлөختөн газар дээрх зүйлсийг хайдгаа гэж эзэн хэлсэн байна. Жишээ нь хүмүүс газар дээр илүү мэдлэгтэй болох юмсан гэж хайдаг. Илүү мэдлэгтэй болох юмсан, илүү сурах юмсан ч гэдэг юм уу. Эсвэл хин нэгэнтэй өрсөлдсөн сэтгэлээр мэдлийг хайдаг бол харин эзэн тэдгээр хүн төрлөختөнд юу хэлсэн бэ гэхээр би танад мөнхөд амьдрах амьдралын нууцыг мэдүүлье гэж хэлдэг. Амен. Хүмүүс мөн энэ газар дэлхий дээр хэрхэн амьд эрүүл амьдрах вэ? Эрүүл ухаантай яаж амьдрах вэ? Эрүүл биетэй яаж амьдрах вэ гэж ирэн хайдаг. Харин эзэн юу хэлсэн бэ гэхээр би танарт мөнхийн амьдралыг өгнө гэж хэлдэг. Энэ дэлхий дээр хүмүүс ам цангадаг. Миний ам цангаж ямар нэгэн амттай ч юм уу тийм шингэн зүйлийг амны цангаа гаргахын юмсан гэж боддог. Харин эзэн бидэнд юу гэж хэлдэг вэ? Танад би мөнхийн усыг өгөх болно гэж хэлсэн. Халелуя. Хэрв хэн нэгэн эзэн таныг өөрийг тань үнэхээр хайрлсан юм а гэдгийг мэдэх юм бол тэр үед таны амьдрал өөрчлөгдөх болно. Хэн нэгнээр хайрлуулахдаа тэр хүнээс гарч байгаа өөрийг нь хайрлаж байгаа тэр хайрыг харахтаа тэр хүний сэтгэл өөрчлөгддөг. Амен. Хэн нэгэн надад зориулж байгааг харахтаа, хэн нэгэн надад үнэхээр харамгүй сэтгэлээ өгч байгааг харахтаа тэр хүний сэтгэл өөрчлөгддөг. Хэрэгцээ хэн нэгэн бурхан өөрийг нь хайрлсан гэдгийг мэдэх юм бол тэр үед таны сэтгэлийн нэгэн хүн Есүс дээр ирээд эзэн минь би Тэнгэрийн хаанчлалд яаж орох вэ гэсэн чинь нөгөө хүнд эзэн юу гэж хэлдэг вэ гэхээр чи бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа түүнийг хайрл. Мөн өөрийгөө хайрладгийн адил хөршөө хайрл гэж хэлсэн чинь тэр хүн сэтгэл дундуур явдаг. Танд нэг зүйлийг хэлье. Хүн хизээч бурхныг бүх оюун ухаан, бүх хүч чадал, бүх сэтгэлээрээ хайрлаж чадахгүй. Харин хүн биднийг бурхан инхүү хайрласнаа харуулсан. Бурхан биднийг өөрийнхөө бүх оюун ухаан, бүх зүрх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрласныг бид нар харсан. Түүх бидэнд илчилдэг. Тэр өөрийн цорын ганц хүүгээ өгсөн гэдэг нь бидний бүх оюун ухаан, бүх зүрх сэтгэлээрээ, бүх хүч чадлаараа хүн төрлөختний хайрласны тэмдэг биш гэж юу? Харин хүн болж чадахгүйсэн. Харин хүн энэ хайрыг ойлгосон үед л түүнд амьдралаа зориулж эхэлдэг. Хэрэг хүн энэ хайрыг ойлгоогүй үедээ яадаггүй гэхээр хоёр сэтгэл гаргаж амьдрахаас өөр аргагүй болдог. Хоосон дуу хоолой, хоосон залбирал, хоосон зориулалт, хоосон хэлбэр дүрс тийм зүйлстэй л үлддэг учраас олон бурханд итгэдэг гэдэг хүмүүсийн өвдгнийх нь хүчин сулж тэд газар өвдөг шороодож унах болдог. Халелуя. Тань дахин нэгэн зүйлийг таны мэддэг, хамгийн сайн мэддэг нэгэн зүйлийг хийлээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цор ганц хүүгээ таны төлөө өгсөн юм а. Амен. Бид нар уулан дээрх Есүс Христийн сургаалыг үргэлжлүүлэн харж байна. Хамтдаа судалж байна, суралцж байна, амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа. Матай номын 5:20 дээр хэлсэн зүйлийг дахин хэлье. Би та нарт хэлье. Хэрв та нарын зөв байдал чинь фарисеучуд болон хуулийн багшаас илүү гарахгүй бол та нар Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн. Тэнгэрийн хаанчлал оршин байгаагийн илэрлэл нь Есүс Христийн амнаас гарсан тэдгээр үгэн дотор байсан. Байнга л Тэнгэрийн хаанчлалын тухай ярьсан баг. Хэрвээ Есүс Христ Бурхны цор ганц хүү хүн төрлөختний гимнүглийн төлөөс болохоор ирсэн тэр дахил болох тэр бяцхан хургаг үнэхээр Тэнгэрийн хаанчлалын тухай ярьсан бол Тэнгэрийн хаанчлал оршин тогтнодог гэдгийг бид нар харж байна. Энэ цаг үе өнгөрөн одох болно гэдгийг бид нар үргэлжид сонсдог. Энэ цаг үе үргэлжид нэг л үед алга болно. Харин Тэнгэрийн хаанчлал бол биднэрт мөнхөд ирэх болно. Бид нар тийм учраас эзэн Есүс Христ хэлэхдээ та нар газрын зүйлсийг буухай харин дээгүрх зүйлсийг эрен хайж амьдрахтун гэж хэлсэн байна. Учир нь тэдгээр дээгүрх зүйлс нь хүн төрлөختнийг мөнхөд амьдрах тэр зам руу хөтэлдэг учраас. Харин газар дээрх буюу газрын мэрэгэн ухаан, газрын ухааныг эрен хайх юм бол энэ зүйлс нэгэн өдөр төгсгөл болох болно гэдгийг эзэн Есүс Христ хүний биеэр ирснийхаа дараа гэрчлэн тунхагласан байна.
Хэрвээ хэн нэгэн Бурханаар хайрлуулснаа мэдэх юм бол түүний амьдрал өөрчлөгдөх болно. Түүний зан чанар өөрчлөгдөх болно. Түүний оюун бодол өөрчлөгдөх болно. Түүний зуршил, амьдралын зуршил нь өөрчлөгдөх болно. Түүний харилцаа өөрчлөгдөх болно. Түүний амьдралын өдөр тутмаа өнгөрүүлдэг амьдралын өдөр хоногуд нь өөрчлөгдөх болно. Хэмнэл нь өөрчлөгдөх болно. Түүний газар дээр мэдэж байсан мэдлэг нь Тэнгэрийн болж өөрчлөгдөх болно. Халелуя. Тэгээ фарисей хүмүүсээр жишээ авсаар үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа эзний үгийг хуваалцаар байгаа. Энэ бол уулан дээрээ сургаал гэж алдартай сургаал байдаг. Дэлхийд дээр алдартай. Есүс өөрөө энэ сургаалыг заасан байна. Фарисеучуд хуулийн багш нараас илүү гарахгүй бол та нарын зөв байдал илүү гарахгүй бол та нар Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн. Тэнгэрийн хаанчлал бодитоор оршин байна. Хэрэг хэн нэгэн Тэнгэрийн хаанчлалд орохыг хүсэн тэмүүлж байгаа бол дараах зүйлсийг сонсох тун гэж эзэн Есүс хэлсэн. Өнгөрсөн эзний өдөр бид нар хүн алж болохгүй, хүний амийг хөнөөсөн хэн боловч шийтгэх бүлэл зохино гэж эртний хүмүүс айлсыг та нар сонссон гэдэг талаар бид нар хуваалцсан. Энэ Есүс Христийн эхнийг хэлсэн үг нь тухайн үеийн хуулийн багш нар, фарисей бүлэг буюу шашны зүтгэлтэнгүүд ийм зүйлийг заадаг байсан байна. Та нар хүн алж болохгүй гэж заадаг байсан байна. Хүний амийг хүнээсээ хэн нэгэн шүүхийн өмнө буруутай гэж заадаг байсан байна. Харин Есүс Христ үргэлжлүүлэн хэлэхдээ харин би та нарт хэлье гэсэн байна. Амен. Би та нарт хэлье. Ах トゥ угээ хэлгэнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай гэж. Та нар надаас өмнө та нар хүнийг алсан хүн буруутай гэж сонсч ирсэн бол харин би та нарт хэлье. Ах トゥ угээ хэлгэнэгч хэн нэгэн шүүхийн өмнө буруутай гэсэн. Ах トゥ угээ хоосон толгой гэж хэлэгч нэгний зөвлөлийн өмнө буруутай гэсэн байна. Ах トゥ угээ муухай гэж хэлсэн нэгний цагшигчийн өмнө буруутай гэсэн байна. Шүүгчийн өмнө буруутай, зөвлөлийн өмнө буруутай. Бид энэ бүгдийг харах юм бол Есүс Христ тухайн үеийн амьдарч байсан хүмүүсийн тэр амьдралын хэмнэлээс арай илүү дээд түвшний зүйлийг хэлсэн гэсэн үг. Хүн алхаас өмнө хэрэлдэж, уралдаж, янз бүрээр муухай тэнгээр нь дуудаж, илий балаагаар нь дуудаж, доромдолж байгааг бол тэд нэр зүгээр байдаг л зүйл гэж боддог байж. Харин биед нь хүрээд ямар нэгэн зэв зэвсгэр ч юм уу, боомл ч юм уу алсан тохиолдолд бол та нар буруутай гэж заадаг байж. Харин Есүс би та нарт хэлье. Ах トゥ угээ тийм ээ, ах トゥ угээ. Ах トゥ угийг хэлгэнэгч нэгэн буруутай маа гэж хэлж байгаа. Бараг хүн алсантаа тэнцэж байна гэсэн. Харин өнөөдөр бид нэр үргэлжлүүлэн фарисей бүлгийнхэн хүн энэ талаар заадаг байсан мөн фарисей бүлгийнхэн ямар зүйлийг заадаг байсан дараагийн зүйлсийг бүгдээрээ үзэж байна. 5 зүйлийг үзнэ гэсэн. Фарисей буюу хуулийн бүлгийнхэн завхаарч болохгүй гэснийг та нар дуулсан. Тэр хүмүүс завхаарч болохгүй гэж хэлдэг байсан байна. Та нар биеэрээ завхаарч болохгүй, биеэрээ завхаарч болохгүй гэдэг байсан байна. Завхаарл буюу завхаарах гэдэг үгийг Монгол хэлний тайлбараас харах юм бол шалиг гэдэг үг байж. Мөн садар самун гэсэн үг бас ордог. Тэгээ Есүс үргэлжлүүлэн хэлсэн юм. Харин би та нарт хэлье гэж хоёр дахь зүйлсээ хэлж байгаа. Би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг дачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэг юм а гэсэн байна. Бид дараагийн ишлэгийг энэ юунд дээрс харж болно. Дэлгэцнээс хэрэг та бурхны үггүй байгаа бол завхаарч болохгүй гэснийг та нарт дуулсан. Харин би та нарт хэлье гэсэн. Би та нарт хэлье. Тэгээ миний хувьд бол Есүс Христийн би та нарт хэлье гэдгийн доор бол байнга л тодорхойлт явмаар байдаг. Байнга л тодорхойлт. Тэр бол зөвхөн бусад үгнээс тодорхой байх шүү, тийм ээ. Би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэг юм а гэсэн. Яана одоо ирчүүдээ. Энэ төл эмэгтэй хүнийг харж болохгүй гэж хэлээгүй байх тий.
Эмэгтэй хүн ороод ирэнгүүт нүдээ таглаараа гэж хэлээгүй юм тийм үү? Яана эмэгтэй хүн ороод ирлээ харж болохгүй. Харин энэ маш чухал зүйлийг хэлж байгаа. Фарисей буюу хуулийн бүлгийнхэн тэд нар юу гэж зааздаг байсан бол биеэрээ үйлцсэний дараа л та нар буруу ингэж заадаг байсан бол Есүсийн зааж байгаа зүйл бол хүний гаднах биш харин дотор нь болж байгаа зүйлстэй та нар буруутгах гэдэг шүү гэдгийг хэлж байгаа. Буруутгах гэж. Энэ дээр ч гэсэн та нар биеэрээ завхаарах биш харин бүр дотор сэтгэлдээ бүр та нар завхаардаг гэдгийг Есүс хэлж байгаа. Илүү дээд хэмжүүрүүдийг хэлдэг. Яагаад энд ирчүүдэд эрхтэй гэж хүн ирчүүдэд хандаж хэлсэн талаар хэдэн зүйлийг хуваалцъя. Тухайн үеийн эмэгтэй хүн бол маш сул дорой тийм эмэгтэйчүүд байсан. Тэр хүн эрэгтэй хүнтэй нэг гэрт ороод тийм ээ гэр бүл болоовол тэгээд үг дуугүй бүгдийг биелүүлнэ. Ер нь бол боол маягийн тийм байсан. Тухайн үеийн эмэгтэйчүүд. Тухайн үеийн мөн эмэгтэйчүүд ийм сул дорой байсан учраас ирчүүд жишээ нь ханилж суучаад чи ер нь хоол амтгүй хийгээд байна. Жоон болохгүй байгаад байна. Манай ээжийн хоол бол өстой янз юм байсан. Тийм болохоор одоо ер нь сална. Өөр арай хоол сайн хийдэг эмэгтэйтэй суусан дээр. Бүр ийм эрхтэй байж. Гэхдээ энэ эрх нь Бурханаас өгдөөгүй тэд нэр өөрсдөө бий болгочихсон. Тэгээ ирчүүдээс болж эмэгтэйчүүд маш хэцүү байдалд ордог байсан. Ирчүүдээс болж эмэгтэйчүүд сул дорой учраас тэр сул дорой байдлаас болж ядуурал, үлсгэлэн, тийм ээ, өнчрөл, хагцал, нулимс тийм болдог байсан. Ирчүүд бол зүгээр л бай бай гэд явдаг байсан байх гэсэн үг. Тухайн үед. Чиний ааш ер нь таалагдахгүй байна. Ер нь боллоо. Чиний хоол хийж байгаа чинь таалагдахгүй байна. Боллоо. Чиний ер нь жоохон бие мий жоохон сонирн болоод байна нэг бүдүүн ч гэдэг юм уу. Боллоо. Чаах их л гоё байсан. Одоо нэг сонирн болчихжээ боллоо. Ирчүүд бүр ийм болсон байна. Үүнээс нь болж нөгөө сул дорой эмэгтэйчүүдэд болж байгаа тэр ойлгомжгүй байдлаа, тэр амьдралын тэр ядуу зүдүү те тэр бүр хүнд нөхцлүүд бий болдог гэсэн. Тийм учраас Есүс ирчүүдэд хандаж хэлсэн. Эрэгтэй хүн чамаас болж тийм ээ тийм зүйл болж байгаа шүү гэж хэлсэн. Бид нар Матай номын 6-гийн 20 Малахи номын 2-ын 13-ыг харах юм бол бид нар энэ дэлгэснээс харж болно. Малахи номын за энэ дээр та нарын Малахи гэдэг иш үзүүлэгч эзний үгийг аваад ингээд бичиж үлдээсэн байгааг та бүхэнд сонирдуулах гэж байна. Та нарын хийдэг хоёр дахь зүйл бол энэ байна. Та нар эзний дахлын ширээг нулимс уйлан ёолох дугаар бүтээдэг. Ягд гэвэл тэр цаашид үргэлийг оошохгүй. Түүнийг та нарын гараас тааламжтайгаар хүлээн авахгүй гэсэн. Нөгөөх зүйлийг та эндээс харж байгаа бох. Та нарын эзний дахлын ширээг нулимс уйлан ба ёолох дугаар бүтээдэг гэд нөгөөх ирчүүд эхнэрүүдтэй ингэж хамаагүй хандаж хайж явсанс болж тэр дахлын ширээн баг тийм орилсон, уйлсан, ганцаардсан тийм ээ ганцарсан тийм эмгтээчүүдийн нулимсаар тэр дахлын ширээн баг дүүрэн болдог. Юу баяр хөөр байх вэ? Дандаа тийм хагцал зовлон ярьсан тийм эмгтээчүүд их ирдэг байсан байна. Цааш нь хэлээд гэсэн ч та нар ямар шалтгаанаар вэ гэдэг ирчүүд асууж ямар шалтгаанаар та ингэж хэлж байгаа юм бэ? Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрчин эзэн мөн. Тэгэхээр та хоёрын залуу насны гэрлэлтийн гэрчин бол эзэн байсан юм а гэж хэлж. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр болоо чи түүний эсрэг дисэлсэн юм гэж ирчүүдэд шууд хэлсэн. Та нар гэрээгээр авцуучаад эргүүлээ тэр эмэгтэйхэн эсрэг дисэлсэн. Гэвч сүнсний үлдэгдэлтэй нь хинэнч тийхүү үлдээгүй. Сүнсний үлдэгдэлтэй гэдэг нь эзнээс имээдэг хүмүүсийг хэлж байгаа. Хайж яваагүй гэсэн үг. Хэцүү байсан ч гэсэн тэгээ амьдрсан гэсэн үг. Тэр бурхандаг үр өдмийг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тэгвэл сүнсэндээ анхаарал тавь. Хинч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүүдэрслэг. Анхааруулж хэлэх зүйл байна.
энэ эзний үг бол яг Христ дотор шинэ бүтээл болоод бүр Христээр аврагдсан, Христийг үнэхээр тэр бол үнэхээр үнний бурхан бөгөөд зам, үнэн, ам түүгээр дамжихгүйгээр эцэг бурханд хүрэхгүй гэдэг энэ итгэлийг амьдралдаа хүлээж авсан хүмүүст хандаж хэлж байгаа. А яг энэ цаг үе болохоос өмнө таны амьдрал босон зүйл бол эзэн тооцогддоггүй. Халелуя! Түүний өршөөл ямар агуу вэ? Харин үнэхээр түүний өршөөл нэгүслийн улмаас энэ бүгдийг хүлээж авсан нөхөр иймэрхүү зүйл үлддэг байсан байна. Нэг өсөндөө итгэгч гिचгээд бүгдээрээ эргүүлээд Матай ном руу очие. Хүмүүсийг дагуулan сургах гэдэг бол тэр зүйл байна, тий. Нүдний тухай ярьж байгаа тийм ээ. Харин би танарт хэлье. Эмгтэй хүнийг дачаатан харах гэж хэлсэн. За бүгдээрээ дэлгэснээс Матай номын 6-гийн 22 23-ыг харуул нүд бол биеийн дэнлүү мөө гэж хэлсэн. Тэгээ бүгдээрээ тэр цаг үеэс өнөөгийн цаг үе рүү бүгдээрээ ирье. Тэр цаг үед ямар байсан бэхээр эмгтэй хүмүүс бол сул дорой тооцогддог. Тэрнээсээ болж уйлаа, майлаа тэ ийм байдалд ордог байсан байна. Харин орчин цагт өнөө цагт эмгтээчүүдийн байр суурь өөр болсон. Эмгтээчүүд хүчтэй болсон гэсэн үг. Анхны хүн төрлөختний айж амьдралын байдлыг харах юм бол эрчүүд нь хоол хүнсээ олж ирсэн хоол хүндийг эмгтээчүүд нь бэлдэж зэгтэг байсан. Тэр байдлаасаа болоод эцгийн эрхт ёс гэж байдаг. Энэ нь ч Библиэлд байдаг. Харин одоо бол чи ч ажилдаг, би ч ажилдаг, хоёулаа хүчтэй гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй хүн бол тийм ч их юм ярьж чадахгүй. Орчин цагт өөр болсон байна. Эмгтэй хүмүүс тэр цаг үеийн шиг тийм сул дорой биш болсон байна гэсэн үг. Өнөөгийн Монголын насан туршидтын дунд бичиг үсгийн соёлоор хэл ярианы соёлоор бичиг үсгийн соёлоор нийт одоо 51% нь эмгтээчүүд байдаг л да манай хүн амын 2016 оны тоогоор. Тэгээ тэдгээр 51% ам байна. Эмгтээчүүд байна. Харин бичиг үсгийн соёл одоо тэр мэдлэгийн талаараа бол эрчүүдээс илүү байна гэж. Тэгэхээр өнөө цагийн эмгтээчүүд бас хүчтэй болсон байна. Тийм учраас энд нэгэн үгийг хэлмээр хүн бүр гэдэг үгийг энэ тодорхой харуулмаар хүн бүр. Энэ эрэгтэйчүүд гийг хүн бүр гэсэн байна. Хүн бүр дачаатан харах юм бол гэсэн үг. Орчин цагт. Эмгтэй хүнч гэсэн тийм зүйлийг хийх боломжтой болсон гэсэн үг өнөөдөр. Яг л хүчтэй болоод ирэхээр сонголтууд хийж эхэлж байна гэсэн үг. Эр хүний хамааралгүйгээр ер нь би явлаа гэж эсэргээрээ бараг тий. Чи ер нь нэг сонирн байгаад байна. Би ер нь амьдралаа авч явлаа. Тийм үү? Тийм болсон байна уу өнөөдөр? Эсэргээрээ эмгтээчүүд нь бараг тэр сонголтыг хийх бараг тийм хүчтэй болцсон байгаа юм шиг. За дуугүй хаагаараа гэдэг дууг нь боловчдаг ч гэдэг юм уу тий нөгөө нөхрийнхөө чи хизээ мэдчихсэн би л мэднэ гэд хийдэг ч юм уу. Чи зүгээр ажлаа игээд явж хэдэн цаасаа авчраад ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм болсон учраас хүн бүр гэдэг энэ үг байна. 28 дээр. Хүн бүр гэдэг үгийг энэ ч онцлмоор байна. Ирчүүдэд хандаж хэлэхдээ өнөө цаг дээр хүн бүр гэж хэлсэн. Амен. Эрэгтэйч бай, эмэгтэйч бай гэсэн үг. Та тийм нүдээр харах юм бол цаварсан хэрэг болно гэж хэлж. Гэхдээ эмэгтэй хүнийг эрэгтэй хүн харахтаа бол яах ёстой вэ гэхээр хөөрхий юм гэж харж болно тий. Тийм шүү дээ. Тэрнээс яана одоо янз бүрийн бодчихгүй гэдэг нүдэн анах биш тийм үү. Эсвэл нүдэн анчаад эмэгтэй хүнтэй яриад байгаа биш. Хөөрхий юм аа. Бас эмэгтэй хүнийг яаж харж болох вэ? Үзэгсэлэнтэй юм аа. Ирчүүдээ амен. Та тэгж харддаг юм уу? Зүгээр л эмэгтэй л байна гэдэг. Тийм сэтгэл хөдлөлгүй байхгүй байхаа гэж бодож байна. Хайр татан бүсгүй юм. Болж гэнэ үү? Ирчүүдээ. Хайр татам юм аа. За ийм байдалд бол харж болох нь байна тийм үү? Мөн яах нь эгэл жирийн дүлгөөхөн бүсгүй байна. Ирчүүдийн нүдэнд харагддаг тэр аяс нь шүү дээ. Зүгээр хараад шүү дээ. Тэрнээс харилцаад тийм ээ харилцааг үүсгээд дотнд ингээд бүс танилцаад ингэсний дараа биш. Ер нь бол хараад. За
Мөн яах нь өндөр юм, намхан юм гэдэг тэр бодлол төрж болох юм. Харин эрэгтэйг эмэгтэй хүн харахтаа нүдэн дулаахан залуу байна гэж хардаг юм байна. Тэ? Нүдэн дулаахан юм аа. За өөр яаж харж болох вэ гэхээр бяртай. Тэ? Том бадрун гэж одоо тэгээ бас өндөр наамгээ бас хардаг. Эмэгтэй хүмүүс тэгж хардаг байна шүү дээ. Их өөр байна тийм үү? Харин warning анхаарах нэг зүйл байна юу гэхээр эндээс цааш ургуулсан бодож болохгүй гэсэн үг. Халелуя. Ямар үзэгсэнтэй бүсгүй вэ гэхдээ төсөөлөл дотроо ургуулсан бодож цаашаа явуул яах нь вэ? Та сэтгэлдээ завхаарчлаа л гэсэн. Сэтгэлдээ завхаарна гэдэг нь Бурхны өмнө бол биеэрээ үйлцэнтэй адилхан юм байна. Warning анхаарах түн төсөөлөлдөө ургуулan бүү бод эрэгтэйч бай эмэгтэйч бай. Энэ ямар дажгүй нүдэн дулаахан залуу вэ гэд цаашаага ургуулan бодод төсөөлөхийг цосоо. Халелуя. Түүний хаанчлалын төлөө таныг хайрлсан хайрыг санаад та зогсооно гэсэн үг. За бүгдээрээ дараагийн нэг хэсэг байна. Энэ гэр бүл салдартай хэсэг байна. 31 32 дээр. За бүгдээрээ дэлгэснээс харж болно. Хэн боловч эхнэрээсээ салбал салтын гэрчилсэн бичиг түүндэг гэж хэлсэн байдгийг та нар сонссон. Мосе тухайн үед энэ бичгийг зөвшөөрсөн байхгүй юу? Мосе. Ирчүүд нь ирээд ингээд томроод юу хав дээ. Мосегийн гэрийн гадаа ирчээд Мосе гэл ингээд баян амраахгүйсэн. Гэхдээ яасан бэ гэж гараад ирсэн чинь би үнэхээр салмаар байна гэд. Юунаас болж хоол онцгүй хийгээд байна. Сонь харилцаа гаргаад байдаг болчихлоо. Надад таалагдгаа болж гэлж байна. Би нэг өөр нэг эмэгтэйг хараад үнэхээр түүнд дурлцлаа гэжсэн юм шиг байна. Би та нар ингэж болохгүй шүү дээ гэд Мосе олон удаа хэлсэн. Харин дараа нь эцэст нь Мосе салж болно гэд ингээд бичиг хийж өгсөн баг. Тэгээ харин энэ зүйлийг та нар сонссон гэд Есүс хэлэхдээ харин би та нарт хэлье гэж дахиад хэлсэн 32 дээр. Харин би та нарт хэлье. Хэн боловч садарч самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхаарч буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлвэл завхаарч буй хэрэг мөн гэж. Гэл хүмүүс тэгдэг багт. Юу вэ өө? Тэгээ одоо би хинтээ суунаа. Тэгэхээр бүгдээрээ Матай номын 19 дэх бүлгийг харъя. Тэн дээр харах юм бол Матай номын 19-ийн 3-аас 6-ыг бүгдээрээ хамтдаа сонсголтоо хүлээж авъя. Түүн дээр хэсэг фарисеучуд ирээд түүнийг сорж ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү гэж асуухад Есүс хариудна. Бүтээгч анхнаасаа тэднийг эр имээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж юу? Гэд тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус харин нэг бие махбод юм. Иймээс Бурхны хамтд нь нийлүүлснийг хинч бүс халгах гэж Есүс гэсэн үг. Яагаад гэвэл та нарын зүрх хатуу тул Мосе эхнэрээсээ салахыг та нарт зөвшөөрсөн юм аа. Гэвч анхнаасаа ийм байгаагүй гэж Есүс хэлсэн байна. Анхнаасаа ийм байгаа. Адам Ява 2 дугаар бүлгийн төгсгөлд Эхлэл номын 2 дугаар бүлгийн төгсгөлд Адам Ява хоёр нэгэн бие болох тухай тэнд анх удаа Бурхан хэлсэн. Эрэгтэй эмэгтэй хоёр нэгэн бие болж байгаа. Нэгэн бие болж байгаа. Тэгээ энэ нэг бие болно гэдэг бол нэг биеийн эрхтэн гэсэн утгатай. Таны баруун гарын үйлдэлийг таны зүүн гар хоригддог уу? Болоо баруун гараа наа чин буруу гэд. Ерөнхийдөө баруун гарын үйлсийг бол зүүн гар ер нь дэмжих туслах үйлдэг. Хэрвээ хэн нэгэн зүүн гар бол баруун гартай нь тэр зүүн гарын хийж байгаа зүйл ихэнхдээ л туслах дэмжих зорилготойгоор оролцож идэг. Хамт өнөө аминтныхаа
Ер нь бол баруун гарын үйлсийг зүүн гар нь үчи болооч гэдэг дудаа байхгүй гэсэн нэг бие учраас. Эхний нөхөр хоёр бол яг тийм нэг бие байх нь. Яг тийм нэг бие. Тэгээ нэг болох. Тэгээ энд хэлсэн шалтгаан нь юу гэхээр хэрвээ садарч самуунаас өөр шалтгаанаар эхнэрээс салах юм бол эзний өмнө таалалд нийцэхгүй гэдгийг бид нар эндээс олж харж байгаа. Яагаад эзэн Есүс энд садарч самууныг илүүд үзэж хэлж ярих болов? Сануулах болов? Ойлгуулахыг хүсэх болов? Мэдүүлж сонирдуулахыг тийм ээ ихэд тэмүүлэх болов? Үргэлжид түүний амнаас садарч самуун гэдэг зүйлсээс хол байгтун гэж тэдгээр хүмүүст хэлэх болов? Иохан номын 8:41 дээр ингэж хэлсэн учраас бид садарч самуунаас төрөөгүй. Бурхан хэмээх нэг л эцэг байгаа гэж хэлсэн. Амен. Бид нар анханасаа тийм байгаагүй. Анханасаа бид эцгийн тэр гайхамшигтай хайр халамж дотор төрсөн. Бид нар диавол буюу тийм ээ тэр дэслэгч нэгнээс бид нар төрөөгүй. Бидний их сурвалж, бидний төрлөх занд бол бурханлаг, тэнгэрлэг тэр мөн чанарууд байгаа. Мөн 1-р Коринт 6:18 дээр хэлэхдээ садарч самуунаас зүхтаарай гэж хэлсэн. Зүхт гэж хэлсэн. Яагаад гэвэл хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг, харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл хүлддэг гэж хэлсэн. Тэгэхээр садарч самууныг үйлдэх юм бол таны сүнс эмтэрдэг гэсэн үг. Өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үлдэнэ гэдэг нь. Тийм хортой зүйл ах нь тийм ээ. Бидний сүнсийг өхүүлнэ. Бидний сүнсийг яах нь ямар ч тийм итгэвч сонирхолгүй болгоно. Бидний сүнсийг өөр зүйлс рүү яах нь хандуулна гэсэн. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үлддэг. Тэгээд Илчилт номын 14:8 дээр Илч Иоханд Тэнгэр Илч хэлэхдээ сахиуцсан тэнгэр гэж орчуулад байгаа шүү дээ. Тэнгэр Илч хэлэхдээ агуу Бабилон өөрийнхөө садарч самууны тачаалын дарснаас бүх үндэстэн дуулгасан тэр унлаа, нурлаа гэж хэлсэн ба. Тэгэхээр садарч самууны эцэг бол диавол буюу сатан. Тийм ээ? Диавол буюу сатан яасан бэ гэхээр бүх үндэстэнд өөрийнхөө тэр садарч самууны гашуун дарснаас үндэстэнд уулгасан учраас тэр хүмүүсийн садралах тийм хүсэлт яг нь автдаг гэдгийг энэ илэрхийлэнд явж байгаа. Харин эзний үг биднийг зөв рүү чиглүүлдэг. Та нар тийм анханасаа тийм биш байсан юм аа. Та нар анханасаа бурхан гэдэг нэг л эцэгтэй. Бид нар бурханаас төрсөн юм аа гэж хэлсэн байна. Амен. Тэгээ Үлс номдэр Илч Паул итгэлийн ах дүүнэрт хандаж хэлэхдээ шүтэн дөргсөн юмс, цус, боомлогдсон зүйлс болон садарч самуунаас хол байгтун. Хэрэг эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр баяртай гэж хэлсэн байдаг. Захидлаа дуусгахтаа. Шүтэн дөргсөн юмсаас итгэлийн ах дүүнэр минь хол байцгаа. Тийм ээ? Мэдлэггүй нэгэн чинь таныг хараад бүдэрч унах вэ. Мөн дараа нь цустай холбоотой зүйлсээс хол байцгаа. Тийм ээ? Мөн боомлогдсон зүйлс гэдэг бол хориглогдсон зүйлс гэсэн үг. Тэ? Таны сэтгэл санааг эвгүүтүүлэх, тавгүүтүүлэх, тэгээд тэрнээс үүдэх таны биеинд гарч ирэх өвчин ч юм уу, ямар нэгэн санхүүгийн бэрхшээл асуудлууд ч гэдэг юм уу, үл ойлголцсон харилцааны хагарлууд ч гэдэг юм уу, тийм ээ? Таны гэр бүлд болж байгаа үл ойлгогдох тэр харилцааны асуудлууд ч юм уу. Боомлогдсон зүйлс. Болон садарч самуунаас хол байгтун шалиг явдлаас гэсэн үг тийм. Хол байгтун. Эдгээрээс өөрсдөө хамгаалбал болох нь тэр баяртай гэж хэлсэн. Эргүүлээд эзний үгийг хамтдаа харъя. Та сайн сонсор. Бүгдийг хамтд нэг цугаар хамтд нь цуллаар нэг сонсъё. Завхаарч болохгүй гэснийг та нар дуулсан. Харин би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түнтэй хэдийнэ завхаарсан хэрэг юм. Хэрэг баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл
ухаж аваад хай. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас бие чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр. Хэрэг баруун гарч чамайг бүдрүүлбэл дастаж хай. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас бие чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр. Мөн хэн боловч эхнэрээсээ салбал салдыг гэрчилсэн бичиг түүндөг гэж хэлсэн байдаг. Харин би та нарт хэлье. Хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхааруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эхнэрт эмгтээтэй гэрэлвэл завхаарч буй хэрэг мөн. Нүдээр дамжуулж бие үлддэг байх нь. Учир нь нүд бол таны тийм ээ дэнлүү гэж хэлсэн бай. Бие тань дэнлүү. Учираас бид нэр харах зүйлсээ бас өөрсдөө хязгаарлах хэрэгтэй. Бид нэр юуг харах вэ? Бид нэр харснаас бид нар төсөөлөл бий болдог. Бодол хаанаас бий болдог вэ гэхээр харсан, мэдэрсэн, үзсэн, тийм ээ сонссон тэр зүйлсээс бодол бий болж идэг. Тэгэхээр та өөрийн бодол санаа, төсөөллийн ертөнцийг та эзэн дотор, эзний хайр дотор өөрхөн түүний хаанчлалын төлөө түүнийг тэр таныг хайрлсан хайрыг санаад та тэр бүгдийг зогсоох хэрэгтэй. Амен. Хэрв та энэ бүгдийг бодоод хэлэхэд хэрв та гэрлэгч байгаа нэгэн байгаа бол гэрлэхийг хүсэж байгаа нэгэн байгаа бол сайн бодож шийдэх хэрэгтэй. Хэрв та гэрлэвэл салахын төлөө биш гэдгийг энд эзэн хэлж байна. Хэрв та гэрлэвэл тэр эмгтээтэй болон тэр эрэгтэйтэй нэг бие болохыг хүссэн гэсэн үг. Амен. Бурхан энд эцэст нь юу хүссэн бэ гэхээр гэр бүл болсон эрэгтэй эмгтэй нэг бие болохыг л хүссэн байна. Учир нь үргэлжил тэр нэгэн бие болоо гэж хэлээд байгаа. Харин хүмүүс тэрийг зүгээр мэдлэгээр ойлгодог. Яг гэрэлтийнхээ өдөр маш гоё ойлгоцсон юм шиг зогсдог. Яг нэг бие болж байгаа гэд. Гэтэл амьдралыг харахаар ингээд хоёр тал болсон, хоёр засаглал болсон байж ах ч гэдэг юм уу? Уучлаарай гэж шүү дээ. Та гэрлэгч байгаа бол би нэг бие тэр эрэгтэйтэй, тэр эмэгтэйтэй нэг бие болно гэдгийг та санах хэрэгтэй. Таны гаруун гарын үйлсийг зүүн гарч нь хоригддоггүй харин тусал дэмждэг үстэй. Гэдгийг та санаад. Хэрвээ гэрэлсэн нэгэн байгаа бол та салахын төлөө гэрлээгүй гэдгийг бас танд хэлье. Амен. Залуучуудад хандаж хэлэхэд бүү яар. Ухаантай бай. Цаг хугацаа байгаа. Бүү яар. Хэрв салах байсан бол гэрлэхгүй байсан нь дээр гэж хэлсэн. Амен. Халелуя. Хайр дотор байгаа хүмүүсийн төлөө чин зүрх сэтгэлээрээ хандна. Танд тэр ойлголт яг энэ цагт ирж байж болох юм. Өмнө нь ирсэн ч байж болох юм. Эзэн таныг хайрлсан учраас энэ бүх гайхамшигтай тэнгэрлэг нууцуудыг өөрийн хүмүүсээр дамжуулан хүргэж байгаамаа. Та ганцаараа биш. Та олуулаа. Диаволз эзэмдүүлсэн, жөтгөрд эзэмдүүлсэн тэр түмэн гэдэг нөхөр чи хэдүүлээ өгч би олуулаа гэж хэлдэг. Харин энэ байр суурийг Бурхны хүү эцгийн талд олуулаа болохын тулд Бурхны хүү энэ газар дээр ирсэн. Амен. Одоо Бурхны хүүхдүүд юу гэж бид олуулаа гэж хэлдэг. Бид хүчтэй. Бидний дотор энэ ертөнцид байхгүй бүх хүч чадал бидний дотор байгаа гэж тунгалдаг. Амен. Учир нь гадна байгсад нь чиний дотор байхаас таны дотор байгаа нэгнээс хүч сул дорой юм а гэж хэлсэн. Тэр таныг хайрлсан. Түүний хайр таныг зөвтгсөн юм. Тэр таныг хайрлсан хайр нь өөрийн ариун сүнсээр таны сэтгэлийг, амьдралыг усалсан юм. Та түүнээс ариун сүнсээс нь ундаалдаг учраас та цангаддаг. Мөн тэр өөрийн үгийг өөрийн хүүгээр дамжуулан өгөхдөө би та нарыг мөн тижээнэ гэж хэлсэн. Түүний тэр гайхамшигтай үг нь биднийг тижээж сэтгэлийн тэнхээтэй амьдруулдаг. Ариунаас ариун нэгнийг магтцгаая.